YouTube channel үүсгэцгээе. Багш та өөрийн моёс хаягаараа нэвтэрч орсны дараа Google хайлтын хаягийн мөр дээр YouTube гэж хайлт хийнэ үү. Баруун дээд буланд байх профайл хэсэгт дарж Create Channel буюу сувг үүсгэх гэсэн үгийг дарна. Гарч ирсэн цонх дээр өөрийн нэрийг солих боломжтой. Мөн профайл хэсгийг сонгоод зураг сонгож өгнө. Зураг орж дууссаны дараа сувг үүсгэх буюу Create Channel гэсэн бичгийг дараарай. Сувг үүссэний дараа таны бэлтгэсэн хичээлийн бичлэгийг сувгтаа оруулцгаая. Доор харагдаж буй Create гэсэн бичиг дээр дарж Select File буюу хичээлийн бичлэгээ компьютераасаа дуудаж оруулна. Хичээлийн бичлэгээ оруулсны дараа дараах мэдээллийг бичээрэй. Title гарчиг хэсэгт хичээлийн нэрийг бичнэ. Description хэсэгт хичээлийн тайлбар болон нэмэлт мэдээлэл оруулах бөгөөд нэмэлтээр chapter буюу бичлэгийн агуулга хугацаагаар тэмдэглэх боломжтой. Playlist буюу хичээлийн бичлэгүүдэд ангилах ангиллалыг үүсгэнэ. Ангиллал үүсгэхдээ playlist-ийн Create Playlist дээр дарж ангиллах нэрийг бичиж өгнө. Description хэсэгт мөн тайлбарыг оруулах боломжтой бөгөөд Visibility and Sort Order playlist-ийг хэн үзхийг тохируулах цэс. Public буюу олон нийтэд, Private зөвхөн өөрөө үзэх боломжтой. Unlisted буюу линктэй хүмүүст харагдах тохиргоо. Create товчон дээр дарснаар ангиллал үүснэ. Та хэдэн ч ангиллал үүсгэх боломжтой бөгөөд видео бичлэг оруулах болгондоо аль ангиллалын хичээл гэдгээ сонгож өгөөд дон товчийг дарна. Хичээлийн бичлэг маань сурагчдад зориулсан учраас Yes, it's made for kids гэдэг сонголтыг дараарай. Багш та хичээлийн бичлэгтээ интернетээс зураг, дуу, дүрс ашиглахдаа зохиогчийн эрхтэй эсэхтэр анхааралтай хандна уу? Хамгийн сүүлийн алхам хичээлийн бичлэгээ оруулахдаа private буюу зөвхөн өөрөө үзэх, unlisted буюу линк өгсөн хүмүүст харагдах, public буюу олон нийтэд харуулах гэсэн 3 тохиргооноос unlisted тохиргоог сонгоно. Асинхрон хичээл болон видео хичээл бэлтгэхээр зорж буй багштаа Google хөтчөөсөө Google Vids хайх юм бол хамгийн ихний хайлтаар гарч ирсэн хиймэл оюун ухаанд суурилсан видео бүтээгч гэсэн сонголтыг дарж нэвтэрч ороорой. Google Vids дээр ажиллахын тулд багш та өөрийн моёс хаягаар нэвтэрч орсон байх. Google Vids нэвтэрч орсны дараа дараах сонголтууд гарч ирнэ. Convert Slides таны презентацийг видео болгон
Асинхрон хичээл болон видео хичээл бэлтгэхээр зорж буй багш та Google хөтчөөсөө Google Vids хайх юм бол хамгийн ихний хайлтаар гарч ирсэн хиймэл оюун ухаанд суурилсан видео бүтээгч гэсэн сонголтыг дарж нэвтэрч ороорой. Google Vids дээр ажиллахын тулд багш та өөрийн Moise хаягаар нэвтэрч орсон.